За сайн байцгаана уу? Манай NRCC Mongolia YouTube сувгийг үзэж байгаа хүмүүс олон одоо өнөөдрийн бичлэг үзэж байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. За NRCC судалгааны семинарын энэ дугаарт Дэлхийн банкны эдийн засагч доктор Авралтад бидэнд бэлчээрийн гарцад уур амьсгалын өөрчлөлт эсвэл малын та аль нь нөлөөтэй вэ гэдэг ийм сонирхолтой сэдвээр энэ 7 өдрийн пүрэв гарагт Монголын цагаар бол Улаанбаатарын цагаар орой 7 цагт илтгэл маш сонирхолтой илтгэл танилцуулах гэж байгаа. За энэ судалгааны ажил нь болохоор Science гэдэг нэр хүндтэй байгалийн ухааны топ сэтгүүлд хэвлүүлсэн байж байгаа. Нилээн бараг 3 орчим жилийн өмнө нэлээ урьдчилсан байдлаар энэ судалгаагаа бас манай NRC судалгааны семинар танилцуулжсэн. За тэгээд авралт одоо бидний урилгыг хүлээж аваад илтгэл тавихыг зөвшөөрсөнд маш их баярлалаа. За тэгээд бид нар энэ судалгааны семинарын өмнө YouTube суваг дээр маш богинохоо ингээ 3 асуултанд судалгааны тухай товч хариулт авдаг байгаа. За тэгэхээр чамаас эхний асуулт болохоор энэ судалгаагаар ямар асуултанд хариулахыг зорьсон бэ гэдэг энэ асуултанд хариулаач гэж хүсэж байна. За баярлалаа Солимогш. Энэ нэвтрүүлэгт оролцсон оролцуулж байгаад байнга оролцсон оролцогчдод бас баярлалаа. Тэгээд нөгөө өмнө нь яг энийг сэдвийг танилцуулжсэн тэрнээс хойш бол нэлээд баг зэрэг өөрчлөлт орсон байгаа. Тэгээд сая 9 сард хэвлэгдсэн байгаа. Тэгээд за энэ судалгааных нь гол зорилго болохоор зүгээр товчхонтой хэлэхэд анх би нөгөө малын би төгжрлэр машины төгжрлэр их судалгаа хийдэг байчихад анх санаа л юунд гарсан тэгэхээр Монголын манд бэлчээр ерөнхийдөө малаар төгжирсэн юм биш үү гэдэг анх санаа орж ирсэн. Тэгээд тэр санаан дээрээ суурлаад тэгэхээр эхний яг миний бодсон юм болохоор яг ямар малын нөлөө таван шиг малын аль нь илүү их дарамт учруулж байна. Ялангуяа ямаа адуу хоёр дээр бол илүү хор нөлөөтэй байгаа бах гэсэн таамаглалаар илүү судалгаагаа эхэлсэн. Тухайн үед яг тийм өнцгөр ер нь харж байсан. Тэгээд мэдээж уур амьсгалын нөлөө байгаа, цаг агаарын нөлөө байгаа гэд тэг яг эдгээр хүчин зүйлүүдээс аль нь ерөнхийдөө илүү давмгаалах нөлөөтэй байгаа гэрэн судалгаагаар зорихыг оруулсан. Тэгээ 3 хүчин зүйлийг хооронд нь салгая гэж харсан байгаа. Нэгдүгürt бол малын тоо толгойн өсөлт, тий. Тэгээ хоёрдугаар болохоор богино хугацааны нөлөө буюу цаг агаарын жилээс жил хэлбэлцэл. Тэрийг цаг агаар буюу богино хугацааг бид эдийн засгийн хэллэгээр явуулж байгаа. Тэгээ урт хугацааны нөлөө буюу олон жилийн дунджаар ер нь тэгээ уур амьсгалын нөлөө буюу одоо 10-20 жилийн нөлөөг ингээ ялгарлыг тооцоод харах юм бол тэдгээрийн нөлөө нь бас гэр нөлөөлж байгаа вэ гэдэг. Энэ 3 хүчин зүйлийг үндсэндээ ялгаж харъя гэдэг зорилго тавьсан байгаа. Тэгээ аль нь хэдэн хувийн нөлөөтэй байгаа гэдэг. Яг статистикийн эконометрикийн аргаар ялгаж, салгаж дүнжирэл гэдгээр хийхийг ингэж зорьсон байгаа. Тэгэхээр угаасаа семинар дээр маш дэлгэрэнгүй аргачлалаа тайлбарлана. Гэхдээ яг хуу товчхон ямар арга тэгээд тоо мэдээлэл, ашигласан тоо мэдээлэлээ бас танилцуулахгүй. Тийм судалгааныхын үндсэн онцлог шин чанартай босоо судалгаанаас ялгарсан. Тэгээд одоо сайенс төгөөл үнэхээр манай судалгааг бас онцолж хэвлүүлэх болсон нэг шалтгаан болохоор бидний тоо мэдээлэл бол их харьцангуй урт хугацааных гэж үзэж байгаа. Тэгээд 1984 оноос 2024 хүртэл ерөөдөө 40 гаруй жилийн тоо ашиглаж байгаа. Тэгээ Монгол даяар Монголын нутаг дэвсгэртэй буюу 336 сумтай байлаа. Тэгээ 336 сумынхаа түвшинд задлан одоо шинжилгээг нь харсан байгаа. Тэгээд энэ тоо болохоор ерөнхийдөө 1970 оноос хойш манайх малын тоогоо цуглуулчихсан 50 жилийн таацсан их боломжтой. Гэхдээ хиймэл дагуулаас гардаг сансрын зургийн мэдээлэлд болохоор 1984 оноос хойш гарсан байна. Тэгээ бэлчээрийн гарц 2018 оноос хойш байна. Манайх чинь ногоон халтай төслийн хүрээнд 1700 орчим цэг дээр манай бэлчээрийнхаа гарцыг нөхцөл байдлыг хэмжээд хэлчихсэн тийм дата байгаа. Бас тэрнтэй уялдуулаад сумын төвшөнд тэр бол баг багийн төвшөнд гарч байгаа. Тэгээ бид нар яг багийн төвшөнд хийж эхэлсэн боловч
малын тоо багийн түвшинд болохоор 2016 оноос хойш байна уу? Би зөв санаж байгаа бол задарч гардаг тэрнээс урагш бол дандаа сумын түвшнээр задарч гарсан байгаа. Тэгэхээр тоо болохоор ерөнхийдөө нөгөө нэгдүгээр нөгөө бэлчээрийн нөгөө төвшнийг болохоор бид нэр санс нөгөө хиймэл дагуулаас авсан зурган дээр үндэслэн ногоочлтын индекс гэдэг индексээр бол бэлчээрийн газрыг авсан. Энэ жишг бол ерөнхийдөө нэлээх өргөн дэлгэрсэн тийм жишг байгаа. Тэгээ гол нь Монголынхаа газар нутгийг нөгөө бэлчээр болон бэлчээрийн бус гэж хуваагаад дотор нөгөө нүүдлийн шинжтэй мал аж ахуй болохоор бид нар чинь нөгөө хаварчаа, намарчаа, өвлжөө тий зуршлага гэдэг бас газар зүүн хувьд ялгаа харчиж байгаа. Тэгээд бидний хувьд олдсон мэдээлэл болохоор өвлжөө хаварчаа хамтдаа тэгээд нөгөө зуншлага намарчаа тусдаа ингэж ялгсан байна. Тэгэхээр энэ тэр болгон дээрх нөгөө бидний дөрвөн улирлын цаг агаарын мэдээ тэгээ малын тооны мэдээлэл яг бол цуглуулсан байна. Тэгээ ерөөдөө цаг агаа температур, хурд хундас, салхины хурд зэрэг гэдэг мэдээллүүдийг бас тиймэл дагуул дээр нөгөө суурилсан мэдээллүүдээс авч ашигласан байгаа тий. За нөгөө нэг онцлог нь болохоор бидний хувьд нөгөө авч ашиглаж байгаа одоо бид нар нөгөө эдийн засгийн хэлээр болохоор бид нар natural experiment гэж ярьдаг тий. Гол нөгөө бос судалгаанууд ихэнхдээ орхитуулсан байдаг нэг зүйл болохоор малын тоо толгой маань өөрөө эндоген ховсгч гэж үзэж байгаа. Экзоген бол биш. Энгийн үгээр хэлэх юм бол энэ санамсаргүй ховсгч биш. Энэ болохоор бэлчээрээс үүдэж малчт маань малынхаа тоог бас нөгөө өөрчилж байдаг. Хідэн мал өвөлдөө үлдээх үү те гэх мэтх байдлаар тухайн зуныхаа бэлчээрийн нөхцөл байдлаас уялдаад малын тоогоор өөрчлөгдөж байдаг учраас бид нар эндоген ховсгч гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энийг нөгөө экзоген байдлаар нөгөө шинжилсэн аргачлалууд бол аюу ховор. Тэгэхээр бидний бас нэг гаргаж ирсэн шинэлэг аргачлал нь болохоор одоо зуудыг бид нар инструмент хувьсгч болгож ингээ хоёр шаттай үнэлгээ хийсэн байгаа. Тэгээд нөгөө бид нар чинь жил болгон манайх чинь малынхаа 7 сая малынхаа тоог тоолж явдаг. Хөөмөө болохоор 10 жилдээ нэг тоолдог. Манайх энэ тэргээр бас бус тусаас онцлог. Тэгээд энэ мэдээлэл нөгөө 12 сарын малын тооллого, 6 сарын төвөр судалгаа хоёрыг бас олвсон тийм сонирхолтой хоёр шаттай аргачлал хэрэгсэн байгаа. Тэгээд сонирхсан хүмүүсүүд дэлгэрэнгүй илтгэлийн хоёр танилцуулах боломжтой. Тэр нь бас нэг өөр мэд онцлог бас нөгөө бас хүмүүсийн сэтгүүлийн нөгөө редакторуудын санаанд нөхөрсөн нэг зүйл болсон байх гэж гартаж байгаа тийм. Тэгэхээр тэр нөгөө инструмент хэсгийн тэр арга бол нэлээд садан байсан юм тий. Эдийн засгчдын салгаанд нэлээд өргөн ашигласан салгааны зөндөө байдаг тий. Тэгэхээр энэ нөгөө үр дүнгээс тавчхан бас танилцуулахгүй юу тий. Нөгөө салгаанаас гарсан үр дүнгээсээ. Тий. Тэгээд гол нөгөө би нөгөө манай ангийн жамбал гэдэг малчин залгаа. Манай анги өгтөлтэй эдийн засгч ихтэй бас малын таатай. Тэгээд жамблын сөрөг айхтар буруугүй. Гэхдээ мэдээж малын тоо бол сөрөг нөлөөтэй. Гэхдээ жамбал өөрөө их мундаг олон жил ялсын хараатай. Тэгээд цаг агаараа уур амьсгалаад агаад малынхаа хаана очиж бэлж хэрхэн малынхаа тоог хэд ямар төвшөнд байх уу зэрэг нь урт хугацаанд дасан зохицдог гэсэн ийм мессеж гарч байгаа. Тэгэхээр малын тоо бол сөрөг нөлөөтэй. Тэр нь болохоор богино хугацаанд одоо жилээс жилд болж байгаа малын тооны өсөлт бол мэдээж сөрөг бэлчээрийн нөхцөл байдал сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тэрэн дээр бас цаг агаарын нөлөө буюу одоо зуны дулаалт тий нөгөө энэ салхины хурд нэмэгдэж байгаа. Тэгээд хурд дундас багасж байгаа зэрэг нь болохоор мэдээж бэлчээрийн гарцд бол нөхцөл байдлаар сөргөөр нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ болохоор богино хугацааны өөрчлөлтүүдийг харуулж байгаа. Урт хугацаанд гэхээр бид нар 10 жилийн өөрчлөлт юм уу тий 10 жилийн өмнө ямар байв, одоо ямар байв гэд 10 жилийн өөрчлөлтүүд юм уу 20 жилийн өөрчлөлтүүдийг харахад
малын тооноос орж ирж байгаа сөрөг нөлөөлөл баг алга болчихж байгаа. Тэгэхээр энэ илүү яг уур амьсгалтай холбоотой хүчин зүйлсийн нөлөө нь боловсруулж байгаа. Тэр нь үнэхээр жамбал малчны маань насан цуцлах чадварыг харуулж байгаа гэсэн ийм үндсэн дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр энээс улбалаад бодлогын чанартай асуудлууд гарч ирж байна тий. Тэгэхээр одоо манайч малын тоон толгой суурилсан татвар ногд болсон. 21 оноос хойш ковидос болоод нэг хэсэг зогсоосон байх. Тэр бодлогын нөлөө үнэхээр ямар байх вэ гэдэг асуултад бас эргэн өсгөгдөх болчихж байгаа. Яг тэгэхээр мэдээж малын тог бууруулснараа энэ чинь тий богино хугацааны нөлөөтэй ч гэсэн урт хугацаанд малчт маань дасан зогсдог учраас энэ урт хугацаанд чиглэсэн бодлого биш богино хугацааны тий нөлөө боловч урт хугацаанд нөлөөл багтаа тийм бодлого болох юм биш үү гэж хэлж байгаа. Тэгэхээр яг уур амьсгалын нөлөөл дамгаад эхлэхээр манай эдийн засгийн ойлголчоор дам нөлөөг хэн гаргасан бэ гэдэг асуулт гарч ирдэ. Тэгэхээр малчид маань бурууг болчихж байгаа. Цаг агаар дэлхийн уур амьсгал дулаарч байгаа чинь малчтын буруу одоо биш болчихж байна. Тэгэхээр яхаараа манай малчт маань тэр тий бусад улсаас болж байгаа дэлхийн дулаарлаас болж байгаа нөлөөллүүдийг малчт маань үүрэх ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ тий. Тэгэхээр илүү ямар бодлого зохицуулах вэ гэхээр дасан зогсох чадвартай бэлчээрийн менежмент сэлгэх чадвартай энэ хүү төрлийн бодлогууд маань манайхан хийж ирсэн тэр янз бүрийн төслүүд байгаа л да тий. Тэрийг илүү хүчтэй дэмжих нь илүү зөв юм а гэсэн ийм хандлагатай. Тэгээд ерөнхийдөө яг олон улсын түвшинд болохоор бид нар бусдаас баг та нарын буруу манай малчтыг дэмжих ёстой гэсэн ч төрлийн бодлого ер нь яригдаж болохоор үлдэн гарсан. Тий гэсэн. Тий. Нилээ тийм маргаан дагуулсан одоо нэг юм сорилт болсон тийм үрдэн гарсан юм байна тий. Тэгэхээр судалгааны семинар их сонирхолтой болох бах өшөө дэлгэрэнгүй байхаар тий. Тэгээ мэдээж сонирхсан хүмүүс нь орж ирээд аргачлалтай холбоотой, тоо мэдээлэлтэй холбоотой, үр дүнтэй холбоотой, сайн ярьсан бодлогын зөвлөмжийн маргаан таарсан сэдвэр ч юм уу судлаачаас авралтуудаас сонирхсан асуултаа асууж олно. За тэгээ бидний урилгыг хүлээж аваад семинар дэлхийд тавьж гişэрсэн баярлаа. Тэгээд бас энэ YouTube бичлэгт маань орж тавч тайлбар өгсөнд маш их баярлаа. За баярлалаа. Тэгээд хүмүүс өргөнөөр оролцож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье тий. Энэ хүрэх барагт орой 7 цагаас бол. За баярлалаа.